хоёр гараа алдсан шарах, дахиад дээр нь салвал, дахиад хүүхдүүдтэй харилцаа. Тэгээд гараа алдсан бодит байсан ч гэсэн нэг сэтгэлийн гүндийн гар байхгүй гэдэг мэдрэмжээ ингээд хэвэн болох гэж одоо бараг 5 жил тэмцсэн. Аав маань намайг гаргуулцбат архинд ороод хэцүү байна гэд уйлаад байж хахад би өөрийгөө ингээ анзарч харчихсан баг. Эргээд харахад би маш их юм сэтгэлийн төвчээртэй илүү их юмыг ингээд эргээр харж чаддаг ийм болцсон байсан. Намайг Сүхбаатарын оюунчин гэдэг 1992 оны их тэгээд Монгол Улсын их сургуулийг бизнесийн эдийн засагч мэргэжлэр төгсөжсэн. Гаргуу болчихоор ингээ хинт ч хэрэггүй болох мэдрэмж. Хоосоо орон зай ямар амар юм бэ л гэдэг. Тогон цохиулаад гараа алдсан л та 380 цохиулчаад би амьд гарч ирсэнтэй амар их баярлагдав. Юмыг харах өнцөг маань ч гэсэн өөрчлөгдсөн. Зүгээр л яг миний эргэлтийн нэг цэг юм байна л гэж би хардаг. Хүмүүс ингээд бас хувийн амьдрал руу бас ер нь их орж ирж юм асуудığım байна. Тэгээд их сониуч цантаа байд юм уу? Нэг бол ингээд яасан бол гэж боддог ч юм уу? Тэгэж анзаарчихсан. Тэгээ угаасаа л юм ингээд нэг хоёр талтай. Нэг хэсэг нь бол ингээд яг уу одоо байгаа нь хангалттай гэж хардаг бол нэг хэсэг нь ингээд өнгөрсөн л яасан бол гэдэг ийм асуултуудаас орж ирдэг л дээ. Хорон амар ингэ зодуулчихсан байхгүй нөхрөөрөө бүр ухаанаа алдтал. Тэгэл би ерэн шийдвэр гаргаж ирсэн. Энэ хүнээс салахгүй би хизээж өгч магталтай юм байна. Хүний толгоогоор амьдраад байна уу даа гэдэг шиг битүүрийн дунд юм хүндлэл, гоё харилцаа байхгүй болж ирсэн. Эргээд харахад би маш их юм сэтгэлийн төвчээртэй илүү их юмыг ингээд эргээр харж чаддаг ийм болцсон байсан бүр. Тэр жижиг алхмуудыг хийсээр байгаа л тийм. Тэгээд яг ингээд сүүлийн нэг жил бол ингээд хүн ер нь өөрийгөө өөрчлөн гэдэг нь ямар гоё юм бэ? Хүнээс ингээд хүнийг ч гэсэн ингээд айгүй гоёор хараад чаддаг болчт юм байна. Тэгээд одоо жинхэнэ л нөгөө сэтгэл зүйчээс асуужсан асуултаа би өөрөө болсон. Би эн чи ямар хэмтэн нүүр тулаад гараад ирлээ дээ тий. Яагаад би заавал бүгдийг ингээд хүнд ярих ёстой юм бэ? Зүгээр л би байгаагаараа баймаар тайван баймаар шүү дээ. Ингэж боддог гэсэн. Ингээ уналтан төрхөөр хүн өөр дээрээ л ажилтдаг. Яг өөртөөгөө л яамаар байгаа юм бэ? Би яавал уйлаад, яавал баярлаад дим бэ гэдэг юм ингээл олж хараад өөрөөсөө л юм хайдаг болсон. Ерөөсөө гаднаас юм хайх шаардлагагүй. Хүн болгоны тэр аарцсан хүн болгоны үзэл бодол тааруулах гэх юм бол би ядраад хямраад дуусах юм байна гэдгийг олж хараад. Тэгээд тхийн тулд би ингээд өөрийн мэдлгүй л ингээд суралцаадсэн. FTP-с ч олж сонсдог байсан. Хүмүүсээс суралцдаг байсан. Төлбөр төрлөө чамаагүй суралцдаг байсан би. Группийнхаа мөнгийг зээл авч агаад би Сүфэр жамын сургалтыг сураад оюуны 8 дасгалыг хэрэгжүүлээд дараа нь би хандаа агшин сэтгэлгээний хөвч хөтөлбөрт сураад 24 онд би ингээл жирэмсэн болсноо мэдээл сэтгэллийнхаа гүнд байдаг тийм шархуудаа эдгэж чадсан гэж би хардаг л та. Яагаад гэхээр ингээд хоёр гараа алдсан шарах, дахиад дээр нь салвал, дахиад хүүхдүүдтэй харилцаа. Тэгээд гараа алдсан бодит байсан ч гэсэн нэг сэтгэлийн гүндийн гар байхгүй гэдэг мэдрэмжээ ингээд
хэвэн болох гэж одоо бараг 5 жил тэмцсэн. Тэгээд энд надад хамгийн гоё итгэрэл өгсөн бол миний энэ бяцхан охин. Үлгэнээсээ гараад алхаал ингээл том болох тэр бүх гоё мөчүүдийг харахаар би нөгөө хоёр хүүхдийг өсгөхдөө ямар ч тийм гоё хайрлж чадаагүй, тэр гоё мэдрэмжүүдийг авч чадахгүй өсгцэн байсан анзаарч хараад би ямар гоё зөв шийдвэр гаргасан юм бэ. Тэгээд ингээд хүн гартаах чинь зөвхөн эд материал зөвхөн ингээл машинтай болох, байртай болох тийм юмны төлөө ажилладаг байсан бол одоо бол миний бодол өөрчлөгдсөн л дөө. Манай нөхөр чи айлын ганц хүүхэд. Тэгээд би ингээд ээж эмээ хоёрт нь айгүй их баярлалтай л та. Ямар их зөв хүнийг хайрлах юм гоё тийм сэтгэлтэй төрүүлсэн юм бэ. Бүх юм төгс биш ч гэсэн намайг ингээ гаргүй байхад нь хайрлаад өөрөөс их амьдрал үтсэн байсан. Тэгээд энэ бяцхан охин маань бит хоёрыг айгүй их хоёулангийн итгэрэлд хүргэсэн. Ер нь хүн ээжтэй байх амар гоё юм билээ. Ингээд ээж маань намайг яг ингээл тэрнээс ингээ гараад явхад ээж маань ирж аваал одоо ингээд 10 сар ээжхаа гидсэнд багтсан юм чинь одоо манай гэрчээ багтах боломжгүй гэхдээ ээж хүн л багтаад юм бэл. Хүн ер нь хүнээр л дутд юм байна, хайраар л дутд юм байна. Эд баялаг мөнгө төгрөг ерөөсөө тийм чухал биш юм. Хүн өвдөө твтгэд яах юм? Хүн л надад хэрэгтэй байсан. Миний гар хөл болж исэн тийм. Аав маань намайг гаргуулцбат архинд ороод хэцүү байна гэд уйлаад байж хахад би өөрийгөө ингээ анзарч харчихсан баг. Надаас болоо яагаад ингэж хайртай хүмүүс мань өвдөх хэвтэй юм бэ? Чи ер нь чиний хүч чадал ер нь чамд л байгаа шүү тий. Өөрийнхөө нэг сайн чадвараа олоод харчих. Ер нь л өөртөө ажил хийж хэлмээр байна. Бусд руу харах, бусд нь юу гэх хамаагүй. Чиний саад бэрхшээл, чиний туулж байгаа зовлонг чи өөрөө л бүгдийг мэдэрч байгаа шүү дээ. Бүр ингээд сэтгэлийн гүнээсээ чи мэдэрч байгаа. Тийм болохоор зүгээр л надад боломж юу вэ? Би юу хийж чадах вэ? Би яаж одоо өөрийгөө өөрчилж чадах вэ? Би яах вэ гэж өөрөөсөө асуугаад байвал хариулт чиний дотор байдаг шүү. Миний охин ч одоо ингээд надад тэр их эргэлзээний ард зүгээр л намайг эдгэх нэг итгэрэл байсан. Одоо бүр ингээд өөрөө юм амсал надад идж байгаа юм аа хүргэж өгөөл бүр ингээд тайр хүмүүсээр нь мөнгөдөө төрөвтэй баян цатгалаа амьдарч байгаадаа хүн тусалдгүй юм байна. Зүгээр л ингээд тэр их амжилттай явж байгаа хүмүүс бас л саад бэрхшээл хэцүү юмыг туулаад гараад ирсэн. Хэцүүгийн зовлонг ойлгодог. Тэгэл хүн зүгээр сэтгэлээрээ тусалт юм байна гэдгийг олж харна. Би ч гэсэн одоо ингээд боломжтой гоё юу ч чадхаараа л хүмүүс туслая гэж боддог. Очоод нэг ийм шүүгээ хэлчмэр тийм хүмүүс байгаа л да. Би нэг хизээ нэг өдөр тэр хүмүүс дээр очоод та нар хаачаад би ингэж явж байгаа шүү гэл тэгж хэлнэ гэж боддог. Би эмч болно. Яагаад гэвэл нөгөө нэг манай ээж тоссон хүмүүс өвдвөл би эмчиж өгье гэж бодож байгаа. Талын шууны үлгэн сүдрээ бүхргэрээ ташуурын сүдэр шүргөх төдий дүрээ тэд голдог гин хээрийн сэлхний хөөл доор хитэн өндөг хоцордог гин тэнгэр дэцэг тэрлэнгүй тэндээ яг төгсдөг гин өдөөний сэлүүнд өнгө хоршох хөгжмийн үц тасардаг гин баян талын минь аяг шиг бас дүгээр дутдаг гин сүр хүчит хүн танаа өсгөм нь сүдрээ хямгадаж яваарай тайвнаар тэнгэрт нэлээж тал нутагт шууж иргэг.